3-5 жилийн өмнө би гадаадд явж байхдаа санамсаргүй эдийн засгийн алуурчны өчил гэдэг номыг олж уншсан. Тэгээд 2008 онд манай хэвлэлүүдэд эдийн засгийн алуурч нийтлэлээ хэвлүүлж байсан. Энэ нийтлэлийг хэвлүүлэх болсон гол зорилго маань юу байсан бэ гэхээр бид аливаа зүйлийг урдчилж мэдснээр болцшгүй аюулыг урдчилж харснаар бид аливаа зүйлд одоо шийдвэр гаргахад одоо зөв зүйтэй алхмыг хийх одоо ийм боломж бүрдэх юмаа гэдэг үднээс би сэрэмжлүүлэг болгож энэ нийтлэлийг бичсэн. Дараа нь энэ ном бас монгол хэл дээр орчуулагдсан байна. Сүүлийн үед бол бас одоо манай улс төрчид, эдийн засагчид бас энэ эдийн засгийн алуурчид ер нь энэ улс үндэстний тусгаар тогтнолын аюулгүй байдлын талаар бас маш их ярих болсон байна. Та нар энэ ном гадуур монгол хэлээр орсон байгаа эдийн засгийн алуурчдын золиосонд эзэр хөвнө. Энэ дээр бидний уул уурхай гэж баярлаад яриад байгаа бүх юмыг бичсэн байна. Энэ дөрвөн бүрийг та нар уншаад үзээрэй. Мянгаыг хулгайлахын тулд хулгайчийн гар хэрэгтэй. Саяыг хулгайлахын тулд үгсэн бүлэглэл хангалттай гэж. Тэргүүмийг хулгайлахын тулд хууль гаргуулах хангалттай. Харин хуу хамахын тулд ганцхан үжил суртал хэрэгтэй гэж байна. Өнөөдөр манайд бүлэглүүд байгуулагдсан байгаа. Хууль гаргаад эхэлсэн байгаа. Би сая хэлээд 70 жил гээд. Сангийн энэ дээр бас тайлбар хийх. Харин хуу хамахын тулд ганцхан үжил суртал гэдэг нь юу? Өнөөдөр 2030 онд Монгол хүнд нэг хүнд ногдох бодит орлого $60,000 болно гэж үжил суртал байна. Тийм юмнууд зорж байгаа юм шиг болохоор нөгөө хүний тэмцэх бохимдох чанар байхгүй болдог. Энэ үжил суртал ингээд яваад эхэлцээ. Үзэгч та бүхэн хөлсний алуурчин гэдгийг мэднэ. Харин эдийн засгийн алуурчид гэж юу байдаг? Хэрхэн үйл ажиллагаагаа явуулдаг талаар юм дуулсан уу? Эдийн засгийн алуурчны гол зорилго нь байгалийн баялаг ихтэй орнуудыг олон тэрбум ам долларын оронд оруулах явдал бөгөөд түүнийг үндэстэн дамсан компаниудын дэмжлэгтэйгээр засгийн газруудыг молигдох, ингэхдээ хэлэлцээ хийгч талуудын дундуур 3 дахь этгээд мэт харагдаж зөвлөгч гэс нэрээр үндэстний эрх ашиг мэдэрдэггүй засгийн газруудад ард түмэнд худлаа хэлдэг. Үүний үр дүнд их хэмжээний өрөнд орсон альч орн нь үндэстэн дамсан компаниудад байгалийн баялгаа хямдхан өгөх байдалд хүргэх явдал юм. Эдийн засгийн алуурчныг тусгай албад шалгаруулан бэлтгэдэг бөгөөд тэднийг томоохон зөвлөх компани, аль эсвэл олон улсын валютын сан, Дэлхийн банкны удирдлагад ойр ажилладаг. Хэрв тэдний ажил бүтлгүйтэл бурууг олон улсын байгууллага, зөвлөх компаниуд руу чихдэг, эдийн засгийн алуурчдын ажил бүтлгүйцсний дараах шатны ажлын тагнуулын байгууллагууд үргэлжлүүлэн үндэстний эрх ашиг хамгаалж байгаа хүмүүсийг хороох ажлыг хийдэг. Тэрний эсэ бүтвэл тэр улсыг дотроос нь уймуулж, дампуурсан улс болгон хувиргаж, нэгдсэн үндэсний байгууллагын мандат нэрээр халахвчлан цэрэг оруулдаг юм. Ийм схемээр Африк, Өмнөд Америк, Зүүн Өмнөд Азийн болон Арабын зарим олон орн байгалийн баялгаа өөрсдөө хянах чадваргүй болсоор байна. Эдийн засгийн алуурчны намжлал ном түүний зохиогч Джон Перкинсийн тухай Америкийн нэвтрүүлгүүдээс одоо та бүхэнд үзүүлье.
Корпоратократууд бол бас л хүмүүс. Том корпорац эзэмшдэг хадагтан үед үнэн дээр тэд нууцч биш далдлах шаардлага байхгүй. Томор харвал тэд хууль бусаарч ажилдаггүй. Гэхдээ тэд чухам Америкийн нэгдсэн улсын засгийн газрыг санхүүгийн байгууллагуудаар дамжуулан хянаж бусад орны засгийн газруудыг удирддаг. Тэд олон нийтийн мэдээллийн хэрэгслийг шууд реклам сурчлагын зардлаар нь дамжуулан хяндаг. Тэдний үйл ажиллагааны үзэл санаа бол хамгийн их ашиг олох явдал юм. Чухам ийм үзэл санааны дор Америкийн нэгдсэн улсын хүн амын 5% нь нууц баялагын 25%-ийг хэрэгэлдэг тогтворгүй байдлыг бий болгосон л доо. Ийм байхад дэлхийд даяар олон мянган хүүхэд өлсгөлөнд нэрвэгдэж өдөрт 35 мянган хүүхэд нас орж байна. Ийм байдал өнөөгийн дэлхийн хямралыг дагуулсан юм. Бид анхны жинхэнэ глобал эзэнт гүрнийг байгуулсан. Түүхэнд анхудаа эзэнт гүрнийг үндсэндээ цэргийн хүчээр бус харин эдийн засгийн алуурчдаар байгуулсан юм. Бид 3 дахь ертөнцийн орнуудаас манай корпорациудад хэрэгтэй байгалийн баялаг тухайлбал газрын тосыг олж тэдэнд дэлхийн банк болон түнш байгууллагуудаас асар их зээл олгуулна. Тэгэхдээ мөнгө нь манай корпорациудаар дамжих бөгөөд технопарк, зам, эрчим хүчний байгууламжуудад зарцуулагддаг. Ийм схемээр манай компаниуд болон тухайн орны элит баян цөөхөн гэр бүл баяжиж байхад ард түмний нь ядуурч, улам ядуурн тэр цахилгааны мөнгийг төлж чадахгүй, гой замаар нь явж чадахгүй байдалд хүрнэ л дээ. Ингэснээр тухайн орн манай өрийн занганд орж улмаар хэсэг хугацааны дараа төлж чадахгүй болсон үед нь төлбөрөө хойшлуулъя. Гэхдээ газрын тосоо ашигт малтмалаа бидэнд хямдхан өг. Нэгдсэн үндэсний байгууллагад манай заавраар саналаа өг. Ирак мэт өөр бусад газарт цэргээ явуул гэж тулгадаг. Хэрв тэд татгалзвал цөөврүүд гэж нэрлэдэг өөр хүмүүсийн ажиллагаа эхэлдэг. Би номонд Панам, Эквадорын тим хэдэн жишээг татсан л да. Эхлээд тэд үймэн зохион байгуулж эргэлт гаргадаг. Зарим тохиолдолд удирдагчийн цааш нь харуулдаг. Ирак зэрэг улс оронд цөөврүүдэрч барахгүй цэрэг оруулсан шүү дээ. Ийм замаар бид эзэнт гүрнийг байгуулсан бөгөөд бусдын газар нутгийг эзэлдэг байсан өмнөх эзэнт гүрнүүдээс ялгаатай. Та энэ тогтолцооноос яаж гарч чадав? Та номонд эдийн засгийн алуурчин байсан хүн гэж байдаггүй гэсэн байлээ. Би 1980-аас 81 онд анх орсон. Эцэстээ амаа хамхиад дуугүй байхаас ядрах болсон. Тэгээд номоо бичгээр шийдсэн юм л да. Эдийн засгийн бусад алуурчдтай ярилцаж тэдний хийсэн ажлыг сонирхсон. Намайг элдвэр сүрдүүлж байсан. Битгий бичээчээ гэж их мөнгө амлдаг байсан. Эхэндээ би амь амьдралаасаа айдаг байсан тул хэд хэдэн удаа бичиж байснаа байсан. Гэхдээ 9-р сарын 11-ний дараа унсан барилгуудын суурийн тэг төв дээр ирж зогсоод би заавал бичих ёстой гэж шийдсэн. Энэ удаад би бичиж байгаа тухайгаа хэнд ч хэлээгүй. Эхнэр охиндоо ч хэлээгүй. Бичиж дуусгаад өөрийн танил агентаар дамжуулан хэдэн 10 хэвлэлийн газруудад тараасан. Энэ ном миний даатгал амь насны баталгаа болсон. Хэрв намайг буудан хороох юм эсвэл ямар нэгэн юм болвол дэлхийд даяар тарна гэдгийг бүх цөөврүүд сайн мэдэж байгаа. Ном тэр тэргүй алдартай болсон. Олон хувиар хэвлэгдэж 30 хэлээр орчуулагдсан. Түүнээс ч их нууц илчлэгдэж болно шүү дээ. Ингэж миний ном амь насны минь баталгаа болсон. Удаа хайсан ч өөрийн толгой дээр гэдэг. Одоо бид Америкийн нэгдсэн улс, Европ, хуучин зөвлөлтийн орнууд эдийн засгийн алуурчдын гайг өөрийн биеэр амсаж байгаа. Схемийн хэлбэр шүү дээ. Хэдийгээр олон хүн корпорациудад өртөө болон төдий чинийгээр ашигтай байна. Эдгээр хүмүүс асар их мөнгө, эрх мэдэлтэй байгаа нь маш их ирээдүйтэй харагдаж байгаа. Өрсөлдөгч корпорац, бүл хөдлөх хөрөнгө, газрыг хямдхан худалдаж авах, том банкуд жижигэн залгих болж байна. Нөгөө төгөр миний бодлоор шудраг ёсны нэгэн асуудал бас байна. Өнөөдөр бид цөөхөн хэсэг хүн дэлхийн баялагийг эзэмшиж, бусд нь үндсэндээ юу ч үгүй тогтворгүй нөхцөлд орлоо. Миний бодлоор бид үйлдвэржилтийн хувьсгалын үеийнхтэй төстэй орчинд байгаа юм. Бид эдийн засгийг тогтворжуулах хэрэгтэй. Хүмүүст шудраг ёс хэрэгтэй. Хүмүүс энхийг хүсэж байгаа. Эдийн засгийн алуурчид энэ орчлонгийн анхны даяарчилсан эзэнт гүрнийг байгуулж чадсан. Тэр нууц гүрнэлтэй. Янз янзын арга байх ч ихэвчлэн манай корпорациудын үйл ажиллагааны чиглэл дагуу газрын тос хэмэт баялагтай орныг тэд илрүүлнэ. Тухайн орнд дэлхийн банкнаас юм уу салбар банкнуудаас их хэмжээний зээл зохицуулж олгоно. Үнэн хэрэгтээ тэр мөнгнөөс тэд олж долоочгүй. Дэд бүтцийг нь босгох төслийг нь хэрэгжүүлэх манай корпорац 100 тонны хит баячуудын халаансанд орно. Харин цахилгааны мөнгө төлж чадахгүй юм уу хурдны замаар тэрэг барьж явах чадлагүй хүмүүсийг яагаад дэмжихгүй? Тэд харин ч татварыг их хэмжээний үр ширэнд баригдана. Тэр мөчтөнд бид эргэж ирээд танах чинь өрөөдөлж чадахгүй байгаа юм байна шүү дээ. Аливаа дундаа яа манай компаниудад газрын тосоо хямдхан зарчих. Нэгдсэн үндэсний байгууллагын хуралдаан дээр манад ашигтай саналаа өг. Хашаанд чинь цэргийн бааз байгуулахыг зөвшөөр. Ингэж яваад л бид алдсан юм шиг байгаа юм. Тэгээд дургуутлаа илэрхийлсэн удирдагчдыг нь хөлсний алуурчнаар устгуулна. Харин Иракт улсын явдал шиг хөлсний алуурч нь бүтлгүүтэл цэргээ оруулна.
Ийм алдаа нь капитализм биш юм шиг байгаа. Бидний хөгжүүлж хөл дээр нь боцгосон капитализмын нэгэн хэлбэр юм уу да. Миний бодлоор бид капитализмын гаж нянгийн хэлбэртэй тонуулын ховдог нэг хэлбэрийг л хөгжүүлсэн бололтой юм шиг байна. Тэр нь аимшигтай докторгүй, шудраг бус, тогтоо харахгүй ертөнц юм. Би олон алын эдэгчтэй уулзаж очиж байсан. Ном сонингоос ч харж байсан. Гэхдээ хүслээрээ алын эдэгч болсон ганц ч хүнтэй очиж байгаагүй. Тэд чинь аргаа барж цөхөрсөн хүмүүс байхгүй юу? Алын эдлэг гэчиг үгүй хиймээр байгаа бол тэрхүү хор тавдрыг үүсгэж байгаа тогтолцоог нь нураагаад байгаа замыг нь хаах хэрэгтэй. Одоо үзэгч та бүхэн чухам юу болоод байгааг ойлгож байгаа байх. Хэдий болтол монголчууд тархи авгаалах юм бэ? Хэдий болтол үлбгээр улс төрчдийг харж энэ хэд маань хизээ гэгэр химбэ гэж хүлээх вэ? Хэдий болтол манай сэтгүүлчид хүний мөнгөөр Монголын эсрэг ажиллах юм бэ? Том гүрнүүд Монголд болох үйл явдлуудыг урдаас бүр 20 жилийн өмнөөс харж байсан гэж хэлэх үндэстэй юм. Түүний нэг тод жишээ нь Монгол учраан олоогүй байхдаа 1995 оны 3 дугаар сарын 9-нд Монгол улсын засгийн газар Нидерланд улстай харилцсан татвараас чөлөөлөх гэрээ хийжээ. Түүнийхээ төлөө Нидерландаас буцалтгүй тусламж хэлбэрээр элдв төсөл авч хэрэгжүүлсэн. Элдв төсөл үнэгүй бишээ гэдгийг ойлгох цаг боллоо. Үзэгч та бодоод үзтээ. Улс орон гэдэг айл гэртэл ижил. Танаа нэгэн хөрш чинь ихээхэн баян айл байлаа гэж бодъё. Гэтэл ядуу айл танаад зүв зүгээр мөнгө өгөөд байдаггүй зү. Үнэгүй юм гэж энэ хорвоод үгүй. Эзэн нэгэн цагт өгсөн мөнгөө эргүүлэн авч л таараа. Өнөөдөр алдаагаа засах нь хожим алдаагаа намжлахаас хамаагүй хямд гэдгийг ойлгох цаг болжээ. Энэ газрын зураг дээр гадаадынхны эзэмшдэг одоо орд газруудыг тэмдэглэсэн байна. Үнэхээр энд зай завсар гэж алга. Ийм нөхцөлд монголчууд бид юунд итгэж амьдрах вэ? Бид өнөөдөр улс орныхоо төлөө, ард түмнийхөө төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж чадах хариуцлагатай шудраг төрдөл бид нар итгэж амьдрна. Монголчууд бид төрдөө итгэж амьдрмаар байна. Бидний итгэлийг дааж чадах ийм төр засагтай л баймаар байна. Монгол хүн бүрийн сэтгэлд Монголон гэсэн үндэсний язгуур үзэл байдаг гэдгийг төрч бас мартах учиргүй.